Ганагийн сүгт давтай морил. Энэхүү цуврал нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэйч хүмүүсийн дунд ам дамжин яригддаг хууч ширэтүүдийн бөгөөд таны амралт чөлөөцөгт зэрвэлсэн билээ. Сайн байна уу? Хэдэн жилийн өмнө надад тохиолдсон нэг аимшигтэй явдлыг хуваалцахаар шийдлээ. Би тэрнтэй амьдралынхаа бараг 3 жил шахуу зууралдаж өгөх нь холгүй амьдэрсэн та. Бүр ихнээс нэрвэл би багасаа л ээлдэг бусын зүйл үе харж сонсдог хүүхэд байл. Намайг жоохон байхад дарахнаас манай хамаатны үздэг хардаг гэдэг хүн ирж байсан юм. Тэр хүний хэлсэн миний хой тойнд үлдсэн хамгийн тод нэг үг байдаг. Одоо ч гэсэн маш тод сандаг гэхүүд. Тэр хүн энэ охиныг хаврын цагаар, оройн цагаар ганцаарнгийн энэ түнд явуулж болохгүй шүү гэж хэлж байсан. Үнэн дээр ч би хавар болохоор л их бэртэж гэмтэх юм дуртчих гээд хэцүү хүн байдаг байв. Жишээ нь зүгээр тоглож явж байгаад гараа углах, танихгүй байхад хөөгдөх, хөлөө өвөртөх, бүр гэр орондоо цусандаа утгалдаа зогсож байх ч гэх мэт новшийн зүйлс араасаа тохиолддог л байлаа. Харин тэрнтэй таарахаас хэдэн жилийн өмнө нэг найз маань цаг бусаар өнгөрсөн гэх мэтийг би ээж аваасаа сонссон юм. Яг тэр үеэс л байх л та би нэг сонирн болчихсон. Ихээ хар дарж зүүдэлдэг байсан минь тэр явдлын дараа бүр хачин болж өвөрлөө. Намайг улмал сонирн болоод байхыг гэрийнхэн манай анзаарч сайн гэгддэг нэгэн бөөдөр дагуулад очсон. Анхудаа бөөдөр очиж байгаа болохоор би өөрийн мэдээлгүй чичирж айж сандарч л байсан. Толгой эргэж байгаа юм шиг тоохгүй. Энд ч одоо ямар новшин вэ гэх бодол толгойд орж ирж байв. Гэтэл тэр бөөхөн надад насаарсан найз чинь чамд харагдчих. Өөхөөхөө өмнө чамааг л утсан байна гэж хэлдэг юм дэ. Би тэр мэдийг сонсоод найзыгаа өнгөрсөн өдөр асгартлаа уйлж шүнжэнгөө найзынхаа сүнсийг харж тарчилж хонж байснаас над өөрийн ирэхгүй уйлж хэллээ. Гэрийнхэн маань намайг тавьшруулж болиулах гэж оролдсон ч өнөөх бөө зүгээрээ уйлэг гэсэн юм. Тэгээд дараа ирэхэд чинь чамд хамгаалт хийж өгнө. Тийм зүйл бил тэрэгэд биднийг явуулсан. Гэрээс нь гараад машинд суухдаа хүртэл би уйлсаар угаад ямарч тэнхэг уулчихсан байж билээ. Тэр цагаас хойш би үе тэрэ бөө ах тэр очдөг болсон. Харин өнөөх ярианыхаа ихэнд дурдсан тэрнтэй таардаг өдөр саяны болсон явдлаас хэдэн жилийн дараа л да. Надад хийж өгсөн хамгаалтууд нь аль хэдийн алуу болчихсон байсан. Нэг өрөө манай найз надтай хамтаа тэр бөө ахын дөчмөр байна гэхээр нь бид хоёр хамт очлоо. Зун байсан болохоор гэрийнх нь хаалга онгорох гадаа харанхуй болчихсон бүй. Бөөд үзүүлэхээ сууж байтал тэр ах анхаараснасаа нилээн дороо царайтай нэг л таагүй мэдрэмж төрүүлээд байх. Надад ч хурдхан шиг л тэр гэрээс явмаар санагдаад байсан. Гэтэл өөрийн ирэхгүй нүд хаалгаруу нь байн ширтээд байгаа юм шиг үнэхэр хогийн мэдрэмж төрж тэгсэн ч гэсэн би үүдрүү нь харахаа болж чадахгүй л байсан. Энэ явдлаас хойш би нэг л өөр хүн шиг болоод архиуж, нэргэж, зэнгэж гэрийнхэнтэйгээ байн гам мөрөдөг болчихлоо. Эхэндээ ч тоохгүй байхыг хичээсэн ч хэн нэгэн өрөөнд хамт байгаа юм шиг эсвэл хаашаач юмсан намайг дагаад байгаа юм шиг мэдрэмж авч юмнаас их айж цочдөг болчихсон. Хар дарах минь улам ихсэж эсвэл өөр унтхаа байгаад ирэхээр ээж дээлтэл утсаа оролдохоо бол гэж цагна талгаасангүй. Миний толгой дотор үхэх тухай л баянга бодогдож гэрээсээ явчмаар сургуулаа хайчмаар санагддаг болсон. Бас сүнсэн даруулдаг боллоо. Үхэх гэж байгаа юм шиг аимшигтай даруул зэрдэг байсан. Тэгээд нэг өрөө ээж аав хоёр маргааш өглөө эртнийг айл руу явна эрдүүнд тарай гэж байна. Хар үүрээр босоод тэр айл руу явлаа. Биднийг очиод удааг байтал өчнөө машин ирж оочрлож хүлээсэр нөгөө хүн ирж ороод уулзлаа. Нүдэнд дулаахан хөөх ихж байсан. Тэр хүний урд ээж сууж би хажуу талын буудан дээр өрөөг нь нэгднэнгүү ажиглаад сууж байтал тэр гэж гинэд. Энэ танаа өхөө мүү юм уу? Эцэг үрийн холбоо гэж шалгах сони юм да. Одоохондоо сайн харагдахгүй байна. Хэд хоногоос бүр үүрээр гээгээ орох юм нэрээрээ гítгий. Бич ээж аавч гайхаад өнгөрлөө. Тэгээд хэд хоногийн дараа гээгээ орох юм ээжтэйгээ ахаад очиж өмнө нь суухад тэр ихж гинэд ард ч хүн байна гэж хэлсэн.
Би өөрийн мэдлгүй л эргээд харсан л да. Тэгтэлээ тэр гэж. Одоо л чамд харагдахгүй байгаа болохоос ахаа жаахан удсан бол чиний яс руу ч орох байж гэсэн. Юу гэсэн үг вэ гэхээр тухайн тэрэн арьс руу ороход аргалж болдог. Харин мах руу ороход зайлуулах хамаргүй. Хэрвээ яс руугаа орсон тохиолдолд ямар ч засал ном хийгээд нэмэргүй гэж тайлбарлаж өгсөн. Тэгээд засал инээ 3 өдөр болно би чамаас өөр хүнийг үзэхгүй гэд хэрэгтэй зүйлсийг бэлдүүлж явуулсан. Тэгээд засал хийх өдрүүд эхэллээ. Дандаа л үүрээр хийдэг байсан. Заслын үеэр ухаан алдчих гээд эсвэл нөгөө юм миний хажуугаар яваад байгаа юм шиг мэдрэгдэж үнэхээр хэцүү санагддаг байсан. Тэр хүн намайг засал хийлгэж байхдаа ерөөсөө нүдэ нээж болохгүй гэдэг байсан бөгөөд гурилаар нэг юм хийгээд тийш нөгөө тэрэн шингэнэ гэдэг байл. Хамгийн амар нь ном уншиж байхад гинэт нэг зүйл тас гээл тухарсан. Юу байсан бэ гэхээр тэр ламын хонхны доторх төмөр хил нь хугараад унчихсан байдаг. Ном дууссаны дараа лавлаж асуухад дамар тасрах бол байдаг л зүйл. Харин хонх тасрах гэдэг бол бараг л үхлийн наагур муу зүйл байдаг гэж хэлэхэр нь би бүр шоконд орсон. Бид хоёрын засал 3 биш бүр 5 өдөр болж байж арай гэж нэг юм дууссан. Өдрийн засал дуусахаараа тэр ихч бид хоёр юм ярьж суудаг байсан. Тэгж сууж байхад л тэр ихч чиний өмнө очиж үйсэн бүү чин чамд юм наачихсан байна. Тэгээ тэр ямаараа дамжуул чиний энергийг сурж хүчтэй болдг юм байна гэдгийг. Яагаад заавал яагаад би юм бол гэсэн чи намайг индигоос өмсгсөн. Энэ амьдрал миний анхны амьдрал биш өгөөд би маш их хүчтэй энергитэй учраас хүмүүс надтай ойр байх дуртай байдаг гин. 2000 оны ихээр Монголд маш цөөхөн индиго хүүхэд төрсний нэг нь би бөгөөд өнөг лам маань 16-7 жил засал ном хийхдээ надтай нийлээд ердөө 2хан индиго сүнстэй уулзсан гэж хэлж байсан. Бас намайг сайн мэдэрдэг хэрвээ хөгжүүлэх юм бол их чадвартай хүн болох юм байна гэж ярьж байлаа. Арай гэж засал дуусгаад хорвоо дэлхий бүр өнгөтэй болчихсон юм шиг мэдрэгдээд үнэхээр сайхан болсон л доо. Одоо ч хаяа нөгөө лам ихчтэйг очиж уулзахаар надтай юм ярьж байгаад сайхан болчихлоо гэд хамаг ойр зургийн ховоо ярьдаг хөөхөн хуура ихч дүүс шиг л болсон. Одоо гадагшаа явахаас өмнө нэг очиж уулзах санаатай. Нөгөө бүү ах одоо бараг л аригчин болчихсон их онцгүй болсон байл. Таарал тахуулган тэр хүн рүү харахаар өөрийн ирэхгүй эвгүй санагдаад айдас төрөөд юм дуурмааргүй санагддаг. Намайг ах тэр ирээрээ л гэдэг. Ээж маань хаяа нэг мөнгө төгрөг өгч тусалдаг болсон. Уг нь их л нүдэн дулаахан жоох махлаг ах байсан. Одоо бүр тураад царай зүс алдаад онцгүй болчихсон байл. Харин би ахиж их юм арах авилсан ч мэдэрдэг хэвээрээ. Гэхдээ одоо бол айх авилсан л д. Намайг гэдэг хайртай залуутайгаа сайхан амьдарч байна. Сонсогчдод л гэж хэлэхэд сайн гэсэн болгон сайн биш байдаг юм билээ шүү. Бас амьдрал хэцүү санагдаж ганцаардаад үхмээр санагдах үеж гарсан байх хамаагүй цаан чин чамд хайртай хүмүүс үргэлж байгаа гэдгийг хизээж битгий мартаарай. Илүү болон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Самано би танаас үгийн байнгын сонсогч байна. Зөвчлөө гарч гэрээ цэвэрлэж явах үедээ Ганагийн сүгийг их сонсох туртай. Хүмүүсийн түүхийг сонсож байгаад өөр тохиолдсон нэг эвгүй явдлаа болцохоор шийдлээ. Би нэг аймгийн нэг суманд төрөө оршин судаг байсан юм. Анх сургуулаа төгсөөд аймгийнхаа төвд очиход орон тоо байхгүй байсан болохоор ийшээ хуваарлагдаж ирсэн л дээ. Цэргийн байгууллага болохоор 6 сар ажиллаад ээлж ямралт авах эрх үүсэж төрлөх сум руугаа хөдөө гэрлүүгээ явлаа. 10 дугаар сарын дундуур байсан учраас цэргүү талагдаж ирж байсан үе. Багаас ам тоглож юусан найз маань халагдаж ирж байгаа сураг сонсоод тосч явахаар аймгийн төврөө моциклд байгаа ганцаар явсан юм. Очсон өдрөө тэндээ хоноод маргааш найзыгаа тоссон юм. Бүтэн жил уулзаг хүмүүстэй ярих юм их байлгүй яах вэ? Өдөржингөө л элдвээ юм хуужилж өнжсөн дөө. Оройчулж намар цагта хөдөө ажил ихтэй байдгийг хичээлхөө гэрээдээ яарсан амьтан хар бүрүүгээр буцах замдаа гарлаа. Багаас ал тэр замаар давхиж өссөн болохоор нэг хэн бодолгүй чихэвчэндээ дуу тавиад тултлан жангалаад давхиж явлаа. Гэтэл тэр урд гэрлийн үзүрт замын чанх дэргэд нэг том цагаан юм хөвтөж байна. Даадуу өхрөл хөвтөж байгаа юм байлгүй гэж бодоод
зам руугаа анхаарснаа эргээд артал өнөөгч нь босоод ирсэн байх. Өөдөөс ихцлээ зогсохоор ямар эвгүй харагдаг туучивт. Дээрчих би гээд хурдаа нилээ ханслаа. Ойртой тажуугаар нь өнгөрөх зуураа хайлт төрсөн хөх тэлэнгэ унжуулчихсан секси сүстэй эмэгтэй хүн зогсож байдгийн та. Шууд л нуруу хүйт тахад явчихлаа. Эргэж л харахгүй шүү гэж өөртөө хэлээд бөөн айдас түгшүүр тавтаад явж байтал. Гэний тажуугаар пижигнтэл адуу давхиад ороод ирэх. Цочсон гэж жигтэйхэн би залтал онхолдчихаагүй. Хажуу дэш харуул юу ч байдаггүй. За нэг болохгүй юмтай нь л таарч дээ гэд гал зургашхан хайж үлдсэн 50 км замыг яаж барандаа гэхээс бэргэж явтал ард талд гэрэл цацраад зүүн талаар маань нэг мотоциклтэй өнгүүцэд ороод ирлээ. Йоо хашхүйт ингэж нэг замын хантай болох гэжгээд баярлан бодож байтал өнөөхөн миний гэрлийн тусгалд орж ирэнгүүтээ нүдэн дээр алга болчихдаг юм да. Тэгэл цаашаага юу болсныг өгч санахгүй ухаангүй. Нэг мэдсэн чинь гэрийнхээ үдэнд хамаг гар бие хөшөө чангарчсан байдгаараа залгал саймтан зогсож байна. Тэр 50 км замыг би яаж туулсан талар ой дурсамжинд минь ямар ч кадр байдаг. Тэр явдлаас хойш би ойр ойрхон хийм хардаг болж ямар ч хонь мал байх боломжгүй газар хажууханд иш шиг хурга маялах чимээ сонсогдоод бараг л гал зурх төгөж билээ. Ээжийн таньдаг нэг лам ах байдаг юм. Аав бит хоёрыг мод ачаад ирэхэд ээж тэр ах руу залгаж ирээд надад ном уншуулсан байсан. Тэгээ яхавтэ санаад агаад чи тэрнээс хойш янз бүрийн чимээ сонсогдох нь болоод арилсан шодоо хүртэл энэ тэнд гинэт хий юм хардаг хിവэрээ л байгаа. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Хэрвээ та өөрт тохиолдсон явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн сувг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй алдаагүй хэмэл оюун ухаанаар биш зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр он цагийг нь өөрчлөөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.